Гэр интернетээ хэрхэн цэнэглэх вэ? Цэнэглэлтэнд дагалдах эрх үүд. Та гэр интернетийнхаа дугаарыг хоногтой болон хоноггүй картаар цэнэглэх боломжтой. Цэнэглэхийн тулд та өөрийн гэр интернетийнхаа дугаарыг мэдэж байх шаардлагатай. Хэрвээ та гэр интернетийн дугаараа мэдэхгүй байвал хоёр аргаар мэдэж болно. Гэр интернетийн админ дугаараас Unitel-ийн хэрэглэгч бол 14 Tech1 рүү, бусад операторын хэрэглэгч бол 1314 Tech1 рүү гэр мессежийг илгээснээр гэр интернетийн дугаараа мэдэх боломжтой. Хэрвээ та админ хэрэглэгч биш бол өөрийн гэр интернетийн сүлжээг ашиглаж дараах хуудас руу ороод login цэсийг сонгоод төхөөрөмжийн доор байрлах user болон пассвортыг оруулж нэвтэрнэ. Нэвтэрсний дараа SMS цэсэнд хандаж new message хэсгийг сонгон 14 Tech1 дугаарт гэр гэж бичээд send товчийг дарж илгээнэ. Та гэр интернетээ Unitel-ийн дугаар цэнэглэдэг бүх хувилбараар цэнэглэх боломжтой. Үүнд Unitel-ийн аппликейшн www.unitel.cg-ийн банкны аппликейшн болон банкны вебсайт, мобайл банк, QPay, төгс карт, Unitel-ийн агент, дилер болон салбаруудад хандна. Одоо танд Unitel аппликейшнийг ашиглан дансаа цэнэглэх зааврыг хүргэе. Та утсандаа Unitel аппликейшнийг Play Store болон App Store-оос татаж суулгана. Суулгасны дараа та Unitel аппликейшнд Unitel-ийн админ дугаараа хийж нэвтрэх бөгөөд тухайн үед таны утсанд 4 оронтой код ирж та тэрхүү кодыг нэг удаа хийснээр Unitel аппликейшнд бүртгэгдэж байгаа болно. Уг аппликейшнийг зөвхөн Unitel-ийн дугаартай хэрэглэгчид ашиглаж данс цэнэглэх боломжтой юм. Та Unitel аппликейшнийг ашиглан гэр интернет үйлчилгээг цэнэглэхдээ таны админ дугаар, дараа төлбөрт дугаар бол өөрийн гэр интернетийн дансаа цэнэглэхээс гадна бусад цэнэглэлтийн эрх бэлэглэх боломжтой. Харин таны админ дугаар урьдчилсан төлбөрт дугаар бол зөвхөн өөрийн гэр интернетийн үйлчилгээний дансаа цэнэглэх худалдан авах боломжтой. Та Unitel аппликейшнтаа нэвтэрч орсны дараа нэгж цэсийг сонгож үйлчилгээний төрлөөс гэр интернет гэж ороод утасны дугаар хэсэгт гэр интернетийн дугаараа хийнэ. Улмаар бэлэглэх нэгж хэсгээс бэлэглэх нэгжний хэмжээг сонгоод бэлэглэх товч дээр дарснаар өөрийн дараа төлбөрт дугаараасаа гэр интернетээ цэнэглэх боломжтой. Хэрвээ та худалдаж авах гэж байгаа бол авах гэдгийг дараад нэгжийн худалдаж авах боломжтой. Та банкны аппликейшн ашиглах бол танд хаан, голомт банк, худалдаа авчлийн банкны аппликейшнүүдээс танилцуулъя. Хэрв та хаан банкны аппликейшн ашигладаг бол зааврыг танилцуулъя. Хаан банк аппликейшн руугаа нэвтэрч ороод төлбөр цэснээс бусад төлбөр, гар утасны сүлжээний төхөөрөмж хэсгийг сонгон Unitel нэгж худалдан авах хэсэгт нэгжийн дүнгээ сонгон утасны дугаар хэсэгт гэр интернетийн дугаараа оруулан гүйлгээ хийх товчон дээр дарна. Та голомт банкны Social Pay аппликейшнийг ашигладаг бол зааврыг танилцуулъя. Social Pay аппликейшн руу нэвтэрч ороод нэмэлт цэс хэсгийн нэгж дата авах цэсийг сонгоод гэр интернетийн дугаараа бичиж улмаар өөрийн худалдан авах нэгжний сонголтыг хийн Social Pay аппликейшнийхээ PIN кодыг оруулан худалдан авах боломжтой. Та худалдаа хөгжлийн банкны Most Money аппликейшнийг ашигладаг бол зааврыг танилцуулъя. Most Money аппликейшн руу нэвтэрч ороод QPay цэсийг сонгож Unitel-ийн нэгжийн QR кодыг уншуулж цэнэглэнэ. Та нэгжийн QR кодыг автобусны буудлуулан гэрээ дилерүүдээс уншуулах боломжтой. Мөн та Unitel-ийн дараа төлбөрт дугаараас гэр интернетээ сунгах боломжтой. Та өөрийн дараа төлбөрт дугаараас 1444 дугаарт гэр интернетийн дугаараа оруулаад зай аван цэнэглэх мөнгөн дүнгээ бичээд send дарснаар цэнэглэх боломжтой. Эдгээрээс гадна та Unitel-ийн нэгж борлуулдаг мобайл дилер болон агентэд хандаж эсвэл ойр байрлах Unitel-ийн үйлчилгээний салбарт хандан гэр интернетээ цэнэглүүлэх боломжтой. Unitel